ингээд энэ сарын ихний бичлэг буюу энэ сар чинь би дасгал хийгээд ном уншаас гадуур роботын дээр илүү тул ажиллана гэж хэлсэн байгаа шүү дээ. Тийм болохоор энэ сарын миний хийх зүйл энэ харагдаж байна. За тэгэхээр товч танилцуулбал яг энд харагдж байгаа файл 3-ын мэдээлэл болохоор энэ сүүлийн 4 сарын хугацаанд ажилласан робот гарын файл харагдаж байна. Одоо жишээлбэл энэ хэсэг нь хүний гартай харьцуулах хүний гарын мөр хэсэг юм уу та. Дотор ингэж харагддаг. Арааны харьцагтай. Арааны харьцаг гэж нэрлэдэг. Тэгээд энэ арааны харьцагын харьцаа нь болохоор нэг харьцах 5-тай болохоор яг энэ доор барилга TT гэдэг моторын хүчийг 5 дахин үржүүлээд тэгээд энэ хүний гараар бол мөр хэсгийг хөдөлгөнө гэсэн үг. За тэгээд тэнгуүтлээ яг гарын бугын хэсэгний энэ бугын хэсэг шүү дээ. Энэ бугын хэсэгний урд хүний одоо шуунаас хурууны үзэр хүртэл одоо яг барьдаг хэсэг нь энэ хэсэг гэсэн үг. Энэ сэргийг барина. Энэ хэсэгт нь болохоор нэг жижиг серво мотор, тэр мотор нь бүхлээр нэдэрнэ. За тэгэхээр энд харж байгаачлан яг энэ роботын дизайн болохоор суурин дээр бэхлэгдээд тэр сууринаас ерөөсөө эрх хөдөлгөөн хийхгүй. Бас энэ гарны хэсэг дээшээ доошоо гэх юм уу тиймэрхүү хөдөлгөөн хийгээд хөдөлгөх гэсэн зүгээр нэг суурин дээр байж байгаад доошоо тонгоогоод нэг зүйл барьж аваад өргөх гэсэн хөдөлгөөн нийлж чадна. Энийг заснаа гэсэн үг. За нэг тийм байна да. За дүнгийн гэрт орж ирээд ижлээд дараад орж ирсэн гэдэг цайнуулаад зэмэл хэрэг зэмэлээ цай уучаад одоо ширэн дээр сууж байна. Шиний 11 цаг 30 минут. Тэгээд угаасаа одоо энэ байдлаар ингэж гэрээний унтсан хавар юм аяг бол тийм тань суулгахгүй шүү дээ. Тэгээд эхний ээлжинд би зүгээр ингээд амар том хараа зургаад үлдээсэн байна. Одоо яг нэг цаг суугаад тэгээд гаргасан юм харуулад тэгээд тайлбарчаад үнтэйдээ гэж бодож байна. За ингээд шөнийн 12 цаг 20 минут болж байна. 13 болж байна л да. Өөрчлөсөн одоогийн байдлаар өөртөө байгаа зүйлсүүдийг сөр бол нэг юм байдалтай хийжлэн иймэрхүү харагддаг болж байна. За ерөөс нь хэлбэл л да. Одоо энэ араан дээр энэ нэг өдөр үзүүлсэн робот гарны байна. Мөр хэсэг энэ байлна гэсэн. Энэ боолных нөхөд гаргааг. Тэгээд тэрний хэмжээгээс тусна авч хагаад маргааш нэмсэн тухтай сууна гэж бодсон. Тэгээд энэ нарааг эргүүлэх ахын жижиг хараа. Тэгээд энэ араан болохоор бас нэг эрт үзүүлсэн TT гэдэг мотор энийг өдөртнө. Тэгээд TT мотор нь яг энэ дээр байрлаа гэсэн. Тэгэхээр тэр TT мотор нь энэ чинь хоёр болтон дотор байгаа. Тэднээс үзэн. За. Тэгээд ер нь энэ хоёр гэж байгаад гаднаас нь энэ нарааг хоёр тийш халиулсахгүй сайн авчаа байрлуулна. Тэгвэл манай робот гар бүхлээрээ халиулснаа гэсэн. Тэгээд доошоос жоохон илүү гараад энэ орчдөг. Тэгэхээр шинэ гэсэн. Ингээд араан доош илүү ороод яг тардаг. Тэмээд чинь зүйл асах хэрэг байхгүй шүү дээ. Ийшээ болт орно. Царай. За. Ийшээ болт ороод. Тэгээд ийшээ гайх ороод хоёрлаас авчаад сайхан барина гэсэн. Ер нь одоогийн байдлаар нэг юм хөвөлтэй. Тэгээд одоо юу хийх вэ гэхээр энэ араач нь яг гой цэвэрхэн хөдөлгөнд энэ чинь би нэг шаарыг оруулах хэрэгтэй. Нэг
аль болох нэмийг шарх болж байгаа. Маргааш тэрийг би олуулсаас авчаад энэ чинь энэ зурна. Тэгээд би саялсан энэ хоёрт нөх зураад энэ чинь TT мотогоор байрлуулсан нөхний зургаад магадгүй тарих бас үлдсэн плат бас бактериуд бүгдийг нь би энийг цаашаа extend хийж байгаа. Магадгүй extend хийж байгаа ч юм уу. Энэ илүү зэнд нь баахан нөх мөх байрлуулад тэгээд үлдсэн юмд багтааж магадгүй. Ямар ч гэсэн өнөөдрийн байдлаар бол нэг ийм л юм хэлээ дээ. Манай роботын суурьвал нэг юм байдал таарч магадгүй гэсэн үг. Ингээд ихний өдөр амжилттай болсон болохоор сайн хамраарай.